Эсийн бөмбөнд орших ДНХ-гийн урт хос гинж мушгирахад митоз хуваагдал эхэлдэг. Энэ ДНХ-гийн хос гинж бидний мэдэх хоромсоом гэж нэрлэгдэх удамшлын материалыг бий болгоно. Митоз хуваагдлын профазын шатанд центроилууд эсийн хоёр туйл руу очиж хоорондоо ээрүүлэн үцэлгээр холбогддог. Энэ шатны төгсгөлд бөөмийн бүрхүүл уусаж хороматитууд цитоплазмд эмх замбраагүй байрлана. Дараагийн шат болох метафазд хороматитууд эсийн төв хэсэгт эмх замбраатай жигдрэн жагсаж хороматитын центромер центроилтэй ээрүүлэн үцэлгээр холбогддог. Анафазын үе шатад эсийн төвд хороматитууд жигдрэн жагсаж ээрүүлэн үцэлгийн агшилтаар хороматитууд центромерээрээ салж эсийн хоёр туйл руу татагдана. Хоромсоомууд эсийн туйлд хүрч эрсдэлтэн суларч найрсаж интерфазын байдалд шилждэг. Ээрүүлийн үцэлгүүд задарна. Хороматиныг тойроод бөөмийн бүрхүүл үүсдэг. Энэ шатны төгсгөлд бөөмийг тойрч бүрхүүл үүсэх буюу цитогенез явагдаж 2 эс бий болдог. Энэ хуваагдлын үр дүнд эсийн тоо олширч бие махбод өсдөг.